Би нэг гоё сургууль хийх гэж байгаа. Тэгтээ би нэг хийх гэж байгаа маа төрүүлээ хэлчихтэй. Хүнд хэлчихвэл бүтдгүүгээ хүмүүс тэгдэг шүү дээ. Үгүй би эсрэг гэдэг байна. Хүнд хэлчихвэл хийхээсээр аргагүй болчихдог. Сургууль хийж байгаа. 10 жил нэг 50 гаруй мянган хүүхд өсөж байгаа юм шиг байна жил болоо. За. Их сургууль бүгд орж ийн. Тал нь ямар нэг байдлаар мэрэгчлэр тал нь хүнээс бодлоо сонссон мэдээллээр тал нь дургүй мэрэгчлэрээ нэг үлдсэн жоохон хүн тэгээд нэг юм бодож исэн мэрэгчлэр сурж байгаа шиг байна. Гарч ирээд манад ажлын байр цөөхөө. Тэр нэг цөөхөн хэд нэг эдийн засагч, хуульч, барилгын инженер ингээд нэг хэдхэн мэрэгчлүүд дээр ажлын байр байхгүй. Тэгээд их сургуулиуд нь бүгд төлбөрийн сургуулиуд. Их сургуулиудыг нь квот болох хэрэгтэй байхгүй. Тим мэрэгчлийг тэтгэх эзэмшнэ гэдэг. Байдаг шүү дээ. Уг нь байгаа. Тэгтээ чинь их сургуулиудын тоо хэмжээ их болцсон байхгүй. Тэгээд мянган шиг эдийн засаг гараад ирэнгүүт 50 эдийн засгийн ажлын байртай. Тэгээд үлдсэн хүмүүс нь худалдаж хийж байгаа байхгүй. Шал цэвэрлж байгаа байхгүй. Би тэгээ энэ дээр бодож байгаад гадны усуудад бас байдгийн дөө угаасан. Gap school. 10 жилээ төгсөө заавал их сургууль сурах албагүй шүү. 1 жилийн хугацаанд ч юм уу 8 сарын хугацаанд мэрэгжил чиглүүлэх сургалтанд сууж байгаа. Тэр 8 сарын хугацаанд дэлхийд даяар тренд болж байгаа мэрэгчлүүдийн танилцуулгуудыг өгч. Хувийн хөгжлийн чадваруудыг сайжруулад өгч. Хилтэй болгоод гаргачих. Маркетинг менежментийн үндсэн ойлголтуудыг өгч. Санхүүгийн үндсэн ойлголтуудыг өгч. Инженерийн үндсэн ойлголтуудыг өгч. Тэгээд тэндээ спортын тэмцээн уралдаанууд нь болдог. Хичээлээс гадуур хүлээн авалт бүгд явагддаг. Гаргаж ирэнгүүт нь гадны сургуулиуд руу зуушлах боломжтой байдаг. Хотуудын сургууль руу зуушлах боломжтой байдаг. Дахиад нэг жил үнжийг бол компаниудад ажлын байр дээр санал болгодог. Ийм коллежийг анх удаага Монголд би энэ байгуулнаа. Ямар ч тач би энэ 9 сарын намжгүй. Эрхчлээ. Тэгэхээр би хүүхдүүдийг өсөөгөө мэрэгчлэрээ битгий сураарай. Эцэг эхчүүдийг битгий мэрэгжиж шахаарай. Тэгээд тэр хүүхдийг хүн байлгахын тулд эхлээ хүн болох хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр 1 жилийн хугацаанд өөрийгөө таниад авъя. Бодит амьдрал бас ямар байт юм бэ? За танаас сургуульд хэдэн настай хүүхд орох? Тэр чинь 10 жил төгссөн хүүхд орно шүү. Төгсөөд тэр 1 жил сургуульд хамрагдаг ус удсан хүүхдүүд ч орж болно шүү. Гэхдээ энэ бол 16-аас 25 насны хүүхдүүд тэр сургуульд суралцах боломжтой. Наа чинь бол үнэхэр гой санаа байна. Яг тэр 1 жилд өөрийгөө олох. Тийм. Жил.